Энэ удаагийн төсвийн хүрээний мэдээлэл одоо оруулж ирж байгаа Монгол Улсын нэгдсэн төсвийн зарлага ер нь бол хамгийн үргэлжлэн төсөв байхаар бол уншигдж байгаа. Өнгөрсөн жилдээ харьцуулахад энэ удаагийн төсөв бол 10%-аар нэмэгдсэн буюу 36.5 их найд болж орж ирж байгаа. Парламентын дэргэд доктортой байдлын зөвлөл буюу мэрэгжлийн бие даасан за эрдэмтэн нь одоо доктор эрдэмтэн судлаачдын ийм баг ажилтгаа. Тэгээ энэ зөвлөл нь болохоор Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлын тэлэлтийг 4.5 их найдаар одоо бас танах ийм орон зай бол байна гэж дүгнж байгаа. Тэгэхээр гадаад нөхцөл байдал гэдээ бид нар ярьж байгаа. Одоо хүнд байна, дайн дажин болж гин, ойрох дорндын асуудал, бензин шатхуу, ормозын хоолой гэл янз бүрээр л одоо айдас одоо бид нар ард иргэдийг төрүүлж ирсэ. За тэгээд тийм юм бол энэ бүсээ чангалсан одоо эрсдэл суурилсан ийм одоо төсвийн үрээ орж ирэх юм болов уу гэд харлаа. Харамсалтай нь бол одоо яг тийм манлайлал энэ засгийн газар үзүүлж чадсангүй гэж хэлмээр байна. Тэгэхээр зарлага өсөж байгаа. Энэ зарлага өсөж гин гэдэг чинь өөрөө юу хэлж ийн гэхээр аж ахуй нэгжүүдийн татварыг нэг бол нэмэгдүүлнэ. Хэрэг нэмэгдүүлж чадахгүй байх юм бол энэ засгийн газрын үрийг нэмэгдүүлэх ерөөсөө ийм л боломжоор энэ зарлагыг нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр энэ 26 оны төсөвтэй харьцуулахад 27 оны төсвөө төлөвлөхдөө яг тодорхой хариулж өгөөрэй гэж би одоо хүсэж байна. 26 оны яг ямар ажлуудыг зогсоогоод багасгаад за шинээр яг ямар ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлэх вэ? Би энэ дээр тодорхой хариулаад өгөөрэй гэж хүсэж байна. За манай улстай ижил төсөөтэй эдийн засгийн одоо ийм эдийн засгтай улс орнуудын хувьд бол нийт одоо улсынхаа нийт зарлага, төсвийнхаа нийт зарлагыг дотоодын нийт бүтээгдэхүүний 27% дээр бол барьдаг. За ингээ 27% дээр барьсан өөрөө эдийн засгийн тэлэх энэ боломж орон зайг бас нээж өгдөгөө гэдэг нь бол одоо харагдаж байгаа. Гэтэл манай улс бол 32%-тай оруулж ирж байгаа. Энэ одоо 27 оныхоо төсвийн үрээг. Тэгэхээр манай улс одоо тийм баян юм уу гэж би бас асуумаар байгаа. Ийм үргэлгэн төсвийг зарцуулаад яг хэдэн ажлын байрыг нэмэгдүүлж байгаа вэ? Бодит цалин хэдээр одоо нэмэгдэх юм бэ? Энэ зарлага юунд зарцуулаад байгаа? Энийг тодорхой бас мэдмээр байгаа. Ядуурлын түвшин хэдэн хувиар бууруулахаар одоо яг энэ тооцож байгаа юм бэ? За ингээ эндээс хариултаа авчаад тодруулъя. За 5 номер инквестед хариулъя. За энэ бол төсөв биш. Төсвийн хүрээ. Макро эдийн засгийн гол 9 үзүүлэлтээр тодорхойлж байгаа. Ер Монгол улс эдийн засаг ингэж өсөх нь инфляц ингэж явах нь төсвийн орлого ийм байна, зардал ийм байна. Тэнцэл ингэнэ. Нэг зүйлийг хэлэхэд энэ үлэмж өсөлт мөсөлт гэдэг ийм хүч өгсөн үг хэрэггүй. Монгол улс эдийн засаг жил бүрл 5-7%-аар доктортой өсөж байна. Хүн ам өсөж байна. Энийгээ дагаа цэцэрлэг сургуулийн хэрэглээ шаардлага өсөж байна, урсгал зардлууд нэмэгдэж байна. Энэ бүх юм зүй ёсны төсвийн тусгай шаардлагатай нийцээл тооцоо хийгдэл явж байгаа. Нэг зүйлийг анхаармаар байгаа. Өнөөдөр 208 хуулиар зардлыг, урсгал зардлыг хуульчилсан. Зөвхөн цалингийн нэмэгдлэхэд 30 орчим хуулийн дээр байгаа. Байнга нэмэгдүүлэхээр. Эндээсээ бид нар өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Урсгал зардал буух болцоо байхгүй. Нэгэнт нэмэгдүүлсэн урсгал зардал буурдаггүй. Багш эмчнэрийн цалингийн нэмэгдлэхэд 4 их найдын нэмэгдлийг үүсгэж байна шүү дээ. Түүний эсрэг Монгол улсын төсөв, Монголын улсын одоо эдийн засгийн потенциал суур хэвээрээ байгаа. Ордог орлого орлож байна. Татвар төлөлт нэмэгдэж байна. Экспорт нэмэгдэж байна. Импорт нэмэгдэж байна. Эдийн засгийн суур үзүүлэлтүүд бүгд өндөр байгаа. Валютын нөөц 7.3 тэрбум байна. Монгол төгрөгийн ханш тогтвортой байна. Хоёр асуудал үүсээд байна. Нэгдүгээрт олон улсад үүссэн нөхцөлтэй холбоотойгоор шатхуун нүүн өсөлтөөр дагаад инфляцийн нөлөөлөл дарамт ороод байна. Хоёрдугаарт хэд нэмсэн урсгал зардал. Их усрээ дутуу тооцож эрс нэмсэн энэ урсгал зардлын нэмэгдэл өөрөө төсөвдөр ачаал бол шуурж байна. Тэгэхээр суур зүйл бол байдгаараа л байгаа. Тэгэхээр үлэмж нэмэгдэл гэж юм хаана явж байгаа гэдгээ бас их сайн дээр хаана ярихгүй бол нийгэм их буруу сигнал дүгнэлтүүд өгж болохгүй.
За мандахыг шууд тодруулъя. За нэгдүгээрт би төсвийн хүрээ асуусан байгаа. Тэгэхээр та миний асуултыг ерөөсөө сайн сонсоогүй хариулт өгч гин гэж би хэлмээр байна. Тэгэхээр хэдүүлээ энэ улсын төсвийн хүрээний мэдээлэл болон төсвийг хилцэх асуудал дээр энэ асуудал бол ерөөсөө тоглоом биш юма гэдгийг бас хаана хэдүүлээ ойлгоод явах хэрэгтэй. Бид нар төсвийн хүрээ яриад нийт төсвийн зарлага ярьж байгаа байхгүй юу? Тэгээ би нийт төсвийн зарлагтай холбоотой л тодорхой асуулт асуусан. Төсвийн хүрээг яаж гаргадаг юм бэ? Өнгөрсөн 25 оны гүйцэтгэл, хүлээгдэж байгаа 26 оны гүйцэтгэл нөхцөл байдлыг тусгачиж төсвийн хүрээгээ тодорхойлдгоо. Тэгэхээр бид нар энэ Монгол улсын ард иргэдийн энэ амьдралыг сайжруулах гэж байгаа энэ нийт зарлага байж чадчихно уу гэдгийг л би тодорхой асууж байгаа. Тэгэхээр ингээд би зөвхөн энэ өнөөдөр бид нар салбартай холбоотой асуудал ярьж байгаа учраас хүнс үдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын төсөв. За мандах гишүүн 1 минут. Сүүлийн 10 жилийн хугацаанд төсөв 5 дахин нэмэгдсэн байгаа даа. За тэгэхээр миний түрүүний асуусан асуулт иргэдийн амжиргаа сайжирч гин үү? За хөдөө аж ахуйн салбарт маш хэмжээний мөнгө ингээд төсөв нэмэгдээ сүүлийн 10 жил явжээ. Хөдөө аж ахуйн малчин өрхийн энэ сарын орлого 20 оныг 25 онтой харьцуулсан статистик мэдээлэл байгаа. Нийт нийт зарлага нь орлогоосоо нэмэгдчихсэн буюу малчин өрх жил ирэх тусам өрнөөс өрөнд амьдарч байгаа. Тэгэхээр ингээд уучлаарай. Сайд нараа нэг асуух хэрэгтэй өөрсдөөсөө. Малчин өрхийн амжиргаа өнөөдөр сайжирч гин үү? Хөрсөн дээр буусан бид нар энэ төсвийн хүрээ, төсвийн төлөвлөгөө, хөгжлийн бодлогоо бид нар тодорхойлж чадж байгаа юу? Бодит үр дүн өнөөдөр хүрж гин үү? Ядуурлын түвшнөөс буурж гин үү гэдэг ийм тодорхой төсвийн хүрээгээ тооцоод хөгжлийн бодлого төлөлтөө оруулж ирэхгүй бол ард түмний чинь амьдрал бүр шалдаа буулаа. За хэд номер хариулах вэ? 3 номер микрофон. Хариулъя. За мандахай гишүүний асуултанд хариулаа эдийн засгийн хөгжлийн дэцээ даваас өрөө. Тэгэхээр та хөгжиж байгаа улсуудын хувьд бол манай төсвийн дотоодын нийт төлөвийн дэслэх харьцангуйс өндөр байна гэж хэлсэн. Тэгэхээр олон улсын валютын сангаас 2025 онд гаргасан сүүлийн 5 жилийн дунджаар манай улстай харьцуулахад манай улстай ойрхон байдаг улсуудын хувьд бол төсвийн нийт зарлалын дотоодын нийт төлөвөнд харьцаа бол 26.4 байна. Монгол улсын хувьд бол өнгөрсөн 2025 онд энэ тоо үзүүлэлт 26.2 гарсан. Харин 23 онд бол дотоод нийт төлөвөнд харьцуулахад 33%-тай, 24 онд бол 37%-тай байгаа. Тэгэхээр 2027 оны төсвийн хүрээнд бол дотоодын нийт төлөвийн дэслэх төсвийн зарлагын хэмжээгээ 30.4% гэж бол тооцож оруулж ирж байгаа. За энэ За 3 номер гүйцээж хариулъя. Хөдөө аж ахуйн салбарын өсөлтийн тухай асуудлыг бас авч хэлж байна. Тэгэхээр төсвийн энэ төсөөлөлтөөр та бүхэнд тараагдсан материал дээр байгаа 2027, 28, 29 онд хөдөө аж ахуйн салбарын өсөлтийг тус бүр 5.4, 4.3, 6.4 гэж тооцсон бөгөөд төсөөлөлд ашигласан хамгийн гол таамаглал бол түрүүн бас гаан хүлэг гишүүний асуултанд хариулахад цаг агаарын харьцангуй тогтвортой байж малын зүү бус хорогдол харьцангуй бага байна. Хүнсний хувьсгал атрын дөрөв гэсэн энэ аяны хүрээнд эрчимцэн мал аж ахуйг болон бүтээмжийг дээшлүүлнэ, газрын тосны үнийн өсөлтийн нөлөөгөөр газар тариаланд бага зэрэг зардал нэмэгдэнэ гэдэг ийм таамаглалыг үндэслээд авчиржуулах арга хэмжээний хувьд бол хүнсний хувьсгал мөн малын эрүүлийг хамгаалах зах зээл дээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үн тогтоход бол төр оролцохгүй байх хөдөө аж ахуйн зах зээлийг аль болох зах зээлийн зарчмаар хөгжүүлэх мөн махны нийлүүлэлтийн сувгийг За гишүүд асуултаас